та олон хуудас бичвэр дунд ажиллаж байхдаа дундаас нь уг өгүүлбэр солих хэрэгтэй болвол дараах зааврын дагуу хийгээрэй. Үүний тулд editing хэсгийн Find Replace гэсэн цонхнууд танд туслана. Үг солихын тулд та Replace эсвэл Ctrl+H гэж дараад орж болно. Find What гэсэн цонхонд солих үгээ Replace with цонхонд орлуулан оруулах үгээ бичнэ. Үүний дараа Find Next буюу солих үгнүүд нь хаана байгааг харж болно. Хэрв тухайн үгнүүдийн байршлыг харсан бол Replace гэж дараад шинэ үгнүүдээ оруулна. Та хуучин үгнүүдийн байршлыг харахгүйгээр бүгдийг солихоор бол Replace All гэдгийг дараарай.